24 үзэгчтэй төвцийг 7 хоногийн таймтлбар эхлэж байна. Бид төвцийг 7 хоногийн таймтлбараар энэ 7 хоногт болж өрөөсөн үйл явдлуудыг та бүхэнд таймлан хүргэдэг. Энэ 7 хоногт шатууны нийлүүлэлт, үнийн өсөлт, өрхийн санхүүгийн дарамт болон төсвийн зардлын асуудал улс төр эдийн засгийн анхаарлын төвд байлаа. Засгийн газар шатууны нийлүүлэлтийн хүндрэлд олон улсын зах зээл, Оросын холбооны улсын газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд үүссэн нөхцөл байдал нөлөөж байгааг тайлбарлаж, нөөцөө нэмэгдүүлэх, орон нутгийн хомсдлыг арилгах арга хэмжээ авч байгаагаа мэдээлсэн. Харин сөрөг хүчний зүгээс үүссэн нөхцөл байдлыг засгийн газрын бодлого, зохицуулалттай холбон шүүмжилж, төрийн зардлыг бууруулах, засгийн газрын бүтцийг цомогдох шаардлага тавилаа. Засгийн газрын ээлжит хуралдаанаар энэ 7 хоногт шатууны нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлыг хэлэлцэж, дотоодын хэрэглээг таслуулахгүй байх хэд хэдэн арга хэмжээг танилцуулсан. Монгол улс сард дунджаар 78,000 тонн шатхуун хэрэглэдэг бөгөөд үүний 50,000 орчмыг Оросын холбооны улсаас нийлүүлдэг. Харин сүүлийн үед Оросын холбооны улсын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн ажиллагаанд доголдол гарч, олон улсын зах зээл дэх газрын тосны үн өссөн нь нийлүүлэлтийн нөхцөл шууд нөлөөж байгааг салбарын сайд мэдээлсэн. Үүнээс шалтгаалan зарим аймаг суманд шатууны хомсдол үүсэж, ялангуяа намрын ургац хураалтын өмнөх үед түвшний таслал нь хөдөө аж ахуйн салбарт эрсдэл дагуулах нөхцөл үүсэж байгааг мэдээлсэн. За 14,000 тонн энгийн Евро 5 төрлийн А90 автобензин өнгөрсөн 7 хоногоос орж ирэж одоо бүх шатуун түгээх станцуудаар түгээгдэж байгаа. Ялангуяа Петровс, Шунхлаа, Тисгсэн одоо аж ахуйн нэгжүүдэд түгээгдэж байгаа. Ард иргэдтэй бас нэг тодорхой мэдээлэл өгье. Евро 2 төрлийн буюу одоо ангарскийн үйлдвэрт зөвхөн Монгол улс, Киргиз улс хоёр зориулж үйлдвэрлэдэг одоо хөхрийн хэмжээ өндөр, бензолын хэмжээ өндөр ийм одоо шатхууныг одоо бид бас үйлдвэрлэж авдаг. За энэ бол одоо доктортой үнээр, хямд үнээр авдаг. Одоогоор улсын хэмжээнд 1 сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээний нөөц хадгалах боломжтой байгаа бол үүнийг 45 хоногийн нөөцөд хүрэхээр ажиллаж байна. Түүнчлэн Оросын холбооны улсаас авах нийлүүлэлтийг нөхөх зорилгоор бүгд найрамд Хятад ард улс, бүгд найрамд Солонгос улс, Сингапур зэрэг улсаас шатхуун татан авах боломжийг ашиглаж байгаагаа мэдгдсэн. Шатхууны асуудал энэ 7 хоног зөвхөн хэрэглэгчдийн асуудлаар хязгаарлагдсангүй. Намрын ургац хураалт эхлэх гэж буй энэ үед тариаланчдын түвшний хэрэгцээг таслуулахгүй байх нь хүнсний дотоодын үйлдвэрлэлтэй шууд холбогдож байна. Харин энэ хүрээ засгийн газар 2026 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулж, хаврын тариалтын үеэр салбарын 8,000 тонн түвшийг хөнгөлөлттэй үнээр олгосон байна. Мөн газар тариалангийн салбарт 140 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байна. Одоо намар энэ ургацын маань одоо 1 тонн Улаанбуудайн өртөг хэд гарах уу гэд олон зүйлүүдийн бас тохируулгууд хийгддэг. Тэгэхээр манай хөдөө аж ахуйн корпорац бол энэ өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Монгол улсыг одоо 4 бүс болгоод газар тариалангийн бүсээр явж энэ ургацын одоо шинж чанар гэдэг олон зүйлүүд дээр бас судалгаа юмнуудаа хийгээд одоо өртөг боловсруулах ажлуудыг эхлээд ингэ явж байна. Тэгэхээр эх 7 хоногоос энэ өртөг тодорхой болоод ирэхээр бид стратегийн нөөцөө бүрдүүлэх тэр үнэ зарлах нь байна. Мөн одоо энэ үнэн дээр тулгуурлаад Улаанбуудайн одоо тариаланчид гурилын үйлдвэрүүд хооронд хэлэлцээрүүд эхэлнэ гэдэг олон зүйлүүд бас байгаа. Намрын ургац хураалтын түвшний үеийн эрсдлийг бууруулахын тулд 2,500,000 тонн түвш нөөцлөх бэлтгэл ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байна. Мөн ургац хураалтад шаардлагатай хүн хүчний асуудлыг шийдвэрлэхээр ургацын комиссийг эх сард хуралдуулахар болжээ. Ингэсээр засгийн газрын зүгээс шатхууны өнөөгийн хомслыг арилгахаас гадна стратегийн нөөцөө нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн гэх усүрийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг түвшний таслалаас хамгаалахыг зорж буйгаа мэдгдсэн. Харин засгийн газрын эдгээр тайлбар арга хэмжээтэй зэрэгцэн сөрөг хүчний зүгээс үүссэн нөхцөл байдалд хариуцлага тооцох, төрийн зардлыг бууруулах шаардлага тавилаа. Ардчилсан намаас энэ 7 хоногт үнийн өсөлт, өрхийн орлого, иргэдийн зээлийн дарамт болон төсвийн тодорхойлолттой холбоотой байр сууриа илэрхийлсэн. Тэдний дурдсанаар өнгөрсөн 1 жилийн хугацаанд өрхийн орлого 4.8% буурсан бол бараа бүтээгдэхүүний үн 10-аас 15% өссөн байна. Харин иргэдийн зээлийн хэмжээ сүүлийн 10 жилд 428%, зөвхөн сүүлийн 1 жилд 17% нэмэгдсэн нь өрхийн санхүүгийн дарамт нэмэгдсэнийг харуулж байна гэж ардчилсан нам үзэж байна. Өөрөөр хэлбэл сөрөг хүчний зүгээс шатхууны үн болон өрхийн зардлын өсөлтийг тус тусдаа асуудал биш. Иргэдийн бодит орлого, худалдан авах чадварт зэрэг дарамт болж буй эдийн засгийн нэг гинжин үйл явц гэж тайлбарлаж байна. 1 сарын шатхуурны нөөцтэй гэж өөрсдөө хэлчихэд тэгээд та нар хүсснээрээ хэрэглээрээ аялаараа зугаалаараа гэж хэлчихэд араас нь 1 сарын дотор иргэд 4 сарын нөөцийг хэрэгжилчлээ. Иргэд буруутаа гэж хэлж байгаа энэ зүйлийг ингээд өөрчлөхгүй орхих юм уу? Сургалтын төлбөрөө олохын тулд ажиллаа хийж байгаа оюутан гар дээр нь ирдэг цалин амьдралд нь хүрэх нь байтугай орж ирээд бараа бүтээгдэхүүнээ худалдаж авч чадхаа байсан залуучууд гээд худалдагч зах дээр байдаг хүмүүс иргэд ярьж байна. Энэ ингээд өөрчлөх ёстой зүйл биш юм уу? Төсвийн мөнгнөөс тэрбумаар нь аваад 40 их 80 600 их 80-аар бие бинийгээ авилгачдаар нь дуудаад, нүүрсний улгаачдаар нь дуудаад ингээд байж байгаа энэ зүйлийг бид бүхэн өөрчлөхгүй. Иргэд бол өөрчлөхийг хүсэж байгаа шүү дээ.
иргэд өөрчлөхийг хүсэж байгаа. Харин зүгээр энэ тогтолцоо энэ юмаа ингээд хэвээр нь байлгая, эрх мэдэлтэй байя л гэсэн хүмүүс бол энийг шүүмжилж байгаа. Үүний зэрэгцээ арчилсан засгийн газрын төсвийн тодорхойлолт төрийн зарлыг хангалттай танахгүй байна гэж шүүмжилж, төрийн бүтцийг цомодох шаардлага тавьсан. Тодорхойлбол өмнө тавьж байсан 20 саяын тоог цөөлөх шаардлагаа дахин тавьж, төсвийн үр ашиггүй зарлыг бууруулах замаар иргэдэж чиглэсэн бодлогын орон зайг нэмэгдүүлэх ёстой гэж мэдгдлээ. Мөн шатхууны хомсдолтой холбоотойгоор засгийн газрын нөөцийн бодлого салбарын зохицуулалт хангалтгүй байсан гэж сөрөг хүчний зүгээс үзэж байна. Өнөөдөр ер нь дэлхийн улс орнд хүн цалингаараа амьдрч чаддаг улс оронд бол зээл гэдэг нь уг нь сонголт байх хэрэгтэй тийм ээ. Энэндээ би зээлээ авъя, эндээ би зээлээ зарцуулъя гэдэг. Харамсалтай нь өнөөдөр цалин өрхийн орлого нь өнөөдөр өөрсдийнх нь амжилганд хүрэхгүй байгаа учраас Монгол улсын хэмжээнд бол энэ зээл гэдэг асуудал зүгээр хэрэгцээ болчихлоо. Энэ өөрөө юу хэлж байна гэхээр энэ төрлийн бодлого буруу байна. Ард иргэдэд буруу амьдруулж байна. Алдаатай энэ жижиг алдаанаас болоод нэг сайдын мардсан байдлаас болоод өнөөдөр Монголын ард түмэн бүгдээрээ илгээрээ хэвдэх хэмжээнд ийм асуудал үүсэж. Мөн арчил намын зүгээс зөвхөн эдийн засгийн шүүмжлэлээр зогсохгүй, засгийн газрын улс төрийн хариуцлагын асуудлыг ч хөндөсөн юм. Тухайлбал ерөнхий сайд учрлын тэргүүлсэн засгийн газрыг огцруулах асуудлыг намрын чуулганаар хилцүүлэх боломжтой мэдгдсэн юм. Ингэснээр энэ 7 хоногт шатууны нийлүүлэлтээс эхэлсэн асуудал улс төрийн төвшөнд төсвийн бодлого, төрийн бүтцийн зардал, засгийн газрын чадамжийн асуудалтай холбогдлоо. Товчхондоо засгийн газрын зүгээс өнөөгийн шатхууны хүндрэлт, гадаад зах зээлийн нөхцөл, нийлүүлэлтийн доголдол голлон нөлөөж байгааг тайлбарлаж, богино хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ 45 хоногийн нөөц бүрдүүлэх, намрын урах сураалтад шаардлагатай түлшийг нөөцлөх арга хэмжээ авч байна. Харин сөрөг хүчний зүгээс үүссэн нөхцөл байдлыг дотоодын бодлого, зохицуулалтын алдаа гэж үзэж, үнийн өсөлт, өрхийн орлогын бууралт, зээлийн дарамтыг бууруулахын тулд төсвийн зардлыг танах, засгийн газрын бүтцийг цомгдох шаардлага тавьж байна. Иймэрхүү шатхууны хомсдол энэ 7 хоногийн эдийн засгийн гол асуудал байсан бол түүнийг дагсан үнийн өсөлт, өрхийн санхүүгийн дарамт нь засгийн газар болон сөрөг хүчний хоорондын улс төрийн гол маргааны сэдэв болж өнгөрлөө. Эх 7 хоногт хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан бид энэ удаагийн 7 хоногийн тойм хөтөлбөрөөр 2026-аас 2027 оны хичээлийн жилийн босгон дээр боловсролын салбарт хэрэгжиж буй бодлогын томоохон шинжилэл болон сургалтын байгууллагын үйл ажиллагаанд гарч буй бүтцийн өөрчлөлтүүдийг тоомлон хүргэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл уламжлалт ёсоор 9-р сарын 1-ний өдөр буюу эх 7 хоногт албан ёсоор эхлэх бөгөөд ихтэй сургуулиудын хувьд хичээлийн эхний 2-7 хоногт захимаар хичээлж эхлээд танхимын сургалтад бүрэн шилжин орохоор төлөвлөсөн байна. Энэ хичээлийн жилийн хувьд сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, анги дүүргэлтийн ачааллыг бууруулахаас гадна сургалтын хөтөлбөр, захим чиглэлд багш нарын нийгмийн баталгааг зохицоор нь шийдвэрлэхэд хичээсэн байна. Боловсролын яамнаас 2026-аас 2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинжилэн баталж, өмнөх жил хэрэгжүүлсэн 3 улиралтай тогтолцоог өөрчлөн 4 улиралтай байхаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл 7-оос 9-7 хоног хичээллээд сурагчдын улирлын амралт харахаар төлөвлөжээ. Энэ хичээлийн жилийн үндсэн гол онцлог нь 4 улиралтай болсон. За 4 улиралтай болоод хот хөдөөгийн түвшинд бас ялгаатай байдлаар уусруулж, бие даалт захим сургалтын 7 хоногийг бас тодорхой бодиттой хугацаанд нь тавьж өгсөн. Өөрөөр хэлбэл бие даалтын 7 хоногийг хот хөдөөгийн түвшинд нь ялгаатай байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд бие даалтын одоо 7 хоног жилүүд эд өвөл 12 дугаар сард байх ханиа томооны үеэр мөн орон нутгийн түвшинд эд мал төлөлтийн үеэр ч гэдэг юм уу. За мөн бас хамгийн гол онцлог гэх юм бол бидний одоо уламжлалт олон нийтээр тэмдэглэдэг цагаан сарын одоо явагдах 7 хоногийг сурагчдын бие даалтын 7 хоног болгож суралцагчдын тэр өв уламжлал, ёс заншил тэн талаар суралцах энэ боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгснөөр бас энэ хичээлийн жилийн онцлог бүтэц одоо онцлог оршиж байгаа. Хичээлийн жилийн үргэлжлэх нийт хугацаа боловсролын түвшнээс хамааран 9-р сарын 1-ээс дараа оны 6-р сарын 4-ний хооронд 34-өөс 36 7 хоног үргэлжлэнэ. Танхимын сургалт бага ангид 32 7 хоног, дунд ангид 33 7 хоног, харин ахлах ангид 34 7 хоног байхаар тогтоосон байна. Улирлын амралтын хуваарийн хувьд 1-р улирал 9-р сарын 1-ээс 10-р сарын 30, 2-р улирал 11-р сарын 9-өөс 12-р сарын 25, 3-р улирал бага дунд ангийн хувьд 1-р сарын 18-наас 3-р сарын 19, ахлах ангийн хувьд 1-р сарын 11-ээс 3-р сарын 19, 4-р улирал бага ангийн хувьд 3-р сарын 29-өөс 5-р сарын 28 болон дунд ахлах ангийн хувьд 3-р сарын 29-өөс 6-р сарын 4-ний дуустал тус хичээллээд амрахаар зохицуулсан байна. Энэхүү зохицуулалт нь цагаан сарын баяр таарч буй 7 хоногт бие даалтын 7 хоногийг гаргасан нь нийслэл болон орон нутгийн онцлог тохируулан ялгаатай байдлаар зохицуулсан онцлог дэвшил болжээ.
Засгийн газраас гэрте ойр сургууль хамгийн сайн гэдэг зарчмыг төрийн бодлогын хэмжээнд хатуу баримталж эхэлснийг энэ хичээлийн жилийн онцлог дэвшил болгон онцолж байна. Энэхүү зарчмын хүрээнд хүүхдүүд асрагсан сургуульд хоол явж цаг хугацаа болон сэтгэл санаагаар хохирох, замын түгжрэлд цаг алдах, улмаар аюулгүй байдал нь эрсдэлд орох асуудлыг цэгцлэхээр анхаарчээ. Ингэснээр хүүхэд бүр өөрийн оршин суугаа гэр хаягт хамгийн ойр байрлах төрийн болон хувийн хөвшлийн сургуульд ямар нэгэн хүндрэлгүйгээр суралцах боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн бүртгэл зохион байгуулалт бодлогын арга хэмжээнүүдийг бодитоогоор хэрэгжүүлж эхлээд байна. Хүүхэд бүрийн сурч боловсрох эрхийг хангахад чиглэсэн бодит алхмуудын хүрээнд нийслэлийн цэцэрлэг болон ерхий боловсролын сургуулиудад бүртгэлтэй холбоотой гардаг хүндрэлийг арилгахаар төр оршин суугчдаас байрны ордер шаардахгүй байх хатуу чиглэлийг өгчээ. Мөн түүнчлэн 1-р ангийн сурагчид шууд тоо үсэг сээжлэхээс илүүтэйгээр шинэ орчиндөө аажмаар дасан зохицох, хүүхдийн нас сэтгхүү онцлог тохирсон чадамжид суурилсан цоошин хөтөлбөрөөр энэ хичээлийн жилийн эхнээс хичээлэх юм байна. Төр оршин суугчид дээр ордер шаардлагыг бол одоо хоригдж байгаа. Тухайн одоо байрандаа заавал ордер үзүүлэх гэдгийг бол сургуулиудад шаардлагагүй гэсэн чиглэл өгч ажиллаж байгаа. Гэхдээ төр оршин суугчаар байгаа гэдгээр нотлсон одоо тэр бусад бичиг баримтуудаас үзүүлэх харуулах одоо шаардлагатай байгаа. Энэ өргөл гомдлуудын заримыг ингээд аваад үзэх юм бол зарим нэгэн байран дээр зарим нэгэн хаягуул шиг хэдхэн хоногийн дотор маш олон хүүхдийг бүртгүүлэхнээс гэсэн ийм бас зөрчлүүд хоёр талтай байгаа учраас маш хордон шуурхай хоёр талаасаа сургуулийн ажлын хэсэг нэгтлээд шалгаад ингээд шийдээд явж байгаа. За мөн бас цаг үеийн асуудалтай холбоотой Монтерозо сургуулийн одоо эцэг эхчүүд энэ талуудын маргаантай холбоотой бас мэдээллийг өгье. За Монтерозо сургууль болон байраа түрээсэлж байгаа талууд харилцан маргалдаж шүүхийн шатанд энэ маргаан үргэлжилж байгаа. За үүнтэй холбоотой энэ асуудлууд нь одоо шүүхээр эцэслэн шийдэгдэх байх. Үүнд хүүхдүүдийн одоо энд сурч байгаа хүүхдүүдийн сургалтын одоо эрх ашигыг огроохгүй байх үднэс хэрвээ энэ хүүхдүүд өөрийнхөө харьяалын дагуу энэ шүүхийн маргаан хичээл эхлэхээс өмнө эцэслэн шийдэгдэж чадахгүй бол улсын сургуулиудад харьяалынхаа дагуу суралцах эрх нь нээлттэй байгаа. За бид ийм боломжийг одоо үүсгэхээр ажиллаж байна. Шүүхийн маргаан руу бид шууд оролцох одоо боломжгүй байна. Мөн аслагсан бүс нутгийн малчин өрхийн хүүхдүүдэд боловсролыг тэгш ойртуулах зорилгоор Өмнө Говь, Дунд Говь аймагуудын эцэг эхийн хүсэлтэд үндэслэн танхим цахим гэрийн сургалтыг хослоос хувилбарт сургалтын хөтөлбөрийг тушгааруулсан байна. Энэ хичээлийн шинэ жилийн хувьд гарч буй дэвшилтүүдийн нэг яахын аргагүй сургууль цэцэрлэгийн эрүүл ахуй, үдийн хоолны хөтөлбөрт орж буй өөрчлөлт юм. Тухайлбал сургууль цэцэрлэгийн орчин болон эрүүл ахуйн шаардлагыг сайжруулахад анхаарч бүх шатны боловсролын байгууллагууд боловсон ариун цэврийн байгууламжийг бүрэн ашиглах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна сурагчдын үдийн хоол хөтөлбөрт чанартай хагас боловсруулсан цул мах болон үндэсний үйлдвэр бүтээгдэхүүнийг түлхүү ашиглахаар болсон байна. Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд нийслэлийн 2 дугаар сургууль Монгол улсын анхны Google жишг сургууль болж багш сурагчид Chromebook-т хөрөмж болон хиймэл оюун ухааны туслах жимэнийг өдөр тутмын үйл ажиллагаанд амжилттай нэвтрүүлж эхэлсэн нь багш нарын ажлын ачааллыг бодитоор бууруулж байгаа сайн туршлага болжээ. Засгийн газраас ирэх хичээлийн жилд 100 сургуулийг ийм жишг сургууль болгож 100 мянган Chromebook олгох зорилт тавьсан байна. Үүнээс гадна сурагчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн гэрээс сургууль хүртэлх байршлыг наривчтан тодорхойлж хэдэн цагт гэрээсээ гарсан сургууль дээрээ яг хэдэн цагт очсон зэрэг мэдээллийг тусгай чип болон ухаалаг технологиор хяндаг цоошин системийг нэвтрүүлэхээр болсон нь эцэг эхчүүдийн санааг зовоож байдаг хамгийн чухал аюулгүй байдлын асуудлыг бодитоогоор шийдвэрлэх томоохон дэвшил болж байна. Мөн багш нарын нийгмийн баталгаар сайжруулах, цалин хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр засгийн газраас тодорхой бодит шийдвэрүүдийг гаргаад байна. Тухайлбал боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр багш ажилтны 15 жил тасралтгүй ажилласан туршлагад үндэслэн тэдний хүүхдийн сургалтын төлбөрийн асуудлыг хуулийн дагуу бүрэн шийдвэрлэхээр болсон байна. Мөн 2026-аас 2027 оны хичээлийн жилээс эхлэн багш ажилтнуудын үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлсэн суурь дүнгээс бүх нэмэгдэл хүйсийг тооцож олгохоор хуульчлан баталгааж байна. 2028 он гэхэд багшийн үндсэн цалинг үе шаттайгаар 3.5 сая төгрөгт хүргэх урт хугацааны зорилтыг засгийн газраас дэвшүүлсэн. Мөн аслагдсан сургуулиудад очиж ажилласан залуу багш нарыг цэргийн алба хааснаар дүүцүүлэн тооцох зохицуултыг нэвтрүүлж багш нарын хуримтлалын сан үүсгэх, эрүүл мэндийн тусдамж үйлчилгээ болон нийгмийн хамгааллыг нь хөргөжүүлэх бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Багш нарын нийгмийн баталгаа болон цалин хөлстэй холбоотой асуудлууд үе шаттайгаар шийдэгдэж байгаа нь энэ салбарт ажиллах сонирхолтой хүний нөөцийн урсгалыг нэмэгдүүлж, мэрэгчлэлтэй боловсон хүчнийг чадварыг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
Ийхүү 2026-аас 2027 оны хичээлийн шинжил нь ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулиудын хичээл эхлэх цагийн хуваар шинэ бүтэц, цаг агаар болон мал төлөх үеийн онцлог зохицсон бие даалтын хуваар, чанар, хүртээмж, дижитал шилжилт, аюулгүй байдал болон хүүхэд төвтэй зөв бодлогыг хослуулсан олон шинэ өөрчлөлтүүдээр дүүрэн хэлж байгаа нь ирээдүйн боловсролын салбарын хөгжилд томоохон түлхэж өгөх нь дамжиггүй. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2026 онд мөрдөж ажиллах нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулж, өвлийн их ачааллын бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Улаанбаатар цахилгаан түгээх төрийн эмчит хувьцаат компани цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах засвар, шинжилэл, хөрөнгө оруулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөх нөхцөл шаардлагыг тогтоож хэрэгжилт нь хяналт 50 ажилдаг. Үүний дагуу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн эмчит хувьцаат компани цахилгаан түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн засвар, шинжилэл, шугам сүлжээний өргөтгөл, техникийн үзлэг болон урьдчилан сэргийлэх засвар үйлчлэгийг хийж байна. Тус компани 2026 онд Улаанбаатар хотын 8 дүүрэг, Төв аймгийн 16 сумын нийт 536 мянган гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор төлөвлөгөөт урсгал засвараар 3323 дэд станц, шугам тоноглол засварыг төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 99% хүрчээ. Мөн их засвар техник зохион байгуулалтын арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын хүрээнд нийт 120 нэр төрлийн 172 багц ажил төлөвлөснөөс одоогоор 50% гүйцэтгэлтэй байна. Нийт засварын ажлыг 10 дугаар сард багтаанд дуусгахаар ажиллаж байгаагаа мэдгдсэн юм. Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухайн жилд мөрдөн ажиллах, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож хэрэгжилтэд хяналт тавин ажилладаг. Энэхүү зохицуулалтын хүрээнд эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд өвлөлтийн бэлтгэл ажлаа хангах ажлыг эрчимжүүлэн хэрэгжилтийг хангаа ажиллаж байна. Өнгөрсөн өвлийн хувьд Баян 35 км-ийн Баян зүрх цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаал 93% хүрсэн. Тэр шугамаас нь бол булаг цахилгаан дамжуулах агаарын шугамаас салбар аваа явдаг. Энэ шугамын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор булаг цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлэд болгож Баян зүрх АБ цахилгаан дамжуулах агаарын шугамаас салбар авч тэжээхээр ажлыг зохион байгуулав. 2 хэлгээ болохоор 1 хэлхэн дээр ирж исэн ачаалал 50-50%-аар тэнцээд буураад ирнэ. Энэ ачааллыг жисэн дэд станцын хувьд болохоор нэмэлт өргөтгөлтэй болоод ирэхээр өргөтгөлөөс зарим Питер шугамуудаа ачааллыг шилжүүлж өгснөөр тухайн дэд станцын манаас ачаал буурав. Өнгөрсөн өвлийн их ачааллын үеэр налайх дэд станцаас тэжээгдэх 35 кВт-ийн Баян зүрх А цахилгаан дамжуулах агаарын шугамын ачаал 93% хүрч гормын хүндрэл үүссэн байна. Тиймээс шугамын найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор одоо байгаа цахилгаан дамжуулах агаарын шугамыг 2 хэлхээтэй болгон өргөтгөж ачааллыг хөнгөлөх ажлыг эрчимжүүлж байна. Ингэснээр Баян зүрх дүүргийн хужир болон гачуурт орчмын хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагаа сайжрах юм. Түүнчлэн 35 кВт-ийн булаг цахилгаан дамжуулах агаарын шугамын өргөтгөл шинжиллийн 10 МВт ампер трансформаторт нэмэлтээр 4 МВт ампер хүчин чадалтай трансформатор сурлуулах ажил хийгдэж байна. Энэхүү өвлийн улирал цахилгааны хэрэглээ нэмэгдээс өмнө сүлжээний ачааллыг хөнгөлөх, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг сайжруулах, болзошгүй тасалдлыг бууруулах чиглэлээр засвар шинжиллийн ажлуудыг эрчимжүүлж байна. Монгол Улсын төрийн далбаа гүн мөхөд мандууллаа. Нийслэлийн 2 дугаар сургууль Монгол Улсын анхны Google жишг сургууль боллоо. Холбооны бүгд найрамд Герман улсын хичээл сайд итгэмжлэх жуу бичгээ өргөн барив. Нийслэлийн ногоон бүсийн орц гарц хаасан 407 газрын зөвшөөрлийг цуцаллаа. Та бүхэнд төвцийг 7 хоногийн таймлбарыг хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.